Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн удирдлагууд сэтгүүлчдийнхээ эрх ашигыг хамгаалж чаддаггүй. Зөвхөн хувийн аж сонирхлын байгууллага болж хувирсныг сэтгүүлчид шүүмжилж байгаа. Иймээс залуу сэтгүүлчид нэгдэж шинэ үе шин сэтгэлгээ төр хороог байгуулсан юм. Тэд ирэх 11-р сард болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ээлжид 4-р их хурлаар дөрвөндөө өөрчлөлт оруулах, шинжлэх, их хурал бүх сэтгүүлчдийг оруулахыг шаардаж эхэлсэн. Гэтэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн удирдлагууд төр хорооны гишүүдийг ээлжид их хурлын ажлын хэсэгт оруулаагүй. Дөрвөнд өөрчлөлт оруулах саналыг зөвхөн бичгээр хүлээн авна. Их хурал зөвхөн сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулна хэмээн мэдгдсэн юм а. Өмнөх хурлууд шиг ерөөсөө өөрийнхөө таньдаг мэддэг хүрээний улсуудаа цуглуулж хагаад дахиад нэг хурал хийх гэж байна. Тэгэхээр чинь нөгөө нэг энэ байгууллага өөрчлөлт гэсэн балах болох гэдэг шүү дээ. Тэгэхээр наргаа бараад зүгт тандахгүй юу? Энэ ерөнхийлөгчд гэдэг авсууд чинь хууль дүрмийнхэн дагуу сонгогдсон юм уу? Яасан гэд шүүх тандсан чинь улсад бүртгэлгүй 2002 оноос хойш бүртгэл байхгүй. Ямарваа нэгэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж төрийн бус байгууллага хинч бай тийм ээ. Бүртгэлд хамрагдаж байгаа шүү дээ. Нэг ёсондоо одоо нэг сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл гэдэг байгууллага насан туршсан байж иргэний үнэлгээ аваагүй явж гин гэсэн үг шүү дээ. Тиймээс дээрх төр хорооныхан Сүхбаатар дүүргийн шүүгүүд хандсан билээ. Өнөөдөр энэ шүүх хурал болох байсан ч энэ сарын 18-ны хүртэл хойшлоо. Учир нь шинэ үе шин сэтгэлгээнийхний гаргасан нэхэмжлэлт өгсөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн хариу тайлбарыг өчигдөр орой нэхэмжлэгчдэд өгснөөс шүүх хурал нийхүү ажиллажээ. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч талд хугацаа хожимдуулж өгсөн болохоор тайлбартай танилцах хугацаа өгөөгүй гэж үзэж байна. Сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл сэтгүүлчдийн төлөө юу ч хийхгүй байх гэж шүүмжилдэг. Энэ тал дээр эвлэлийн дарга эсрэг байсвартай. Үгүй болов уу гэж бодож байна. Сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл сэтгүүлчдийн эрх ашигыг хамгаалах талаар олон зүйлийн ажил хийж байна. Энэ жил 60 жилийн ойгоо яаж тэмдэглэснийг та нар бүгд олцож өөрснөө оролцсон байгаа. Одоо бодъё л дээ. Монголын сэтгүүл зүйсээ 100 жил болж байна. Энэ 100 жилийн түүхэнд Монголын шилдэг нийтлэл гэсэн цуврал гарсан уу? Гараагүй. Одоо 20 дугаар гарчгал явж байна. Энэ чинь бол олон жил үргэлжлэх ажил. Энэ ажил мөн үү? Сэтгүүлчдийн эрх ашигыг хамгаалаад орон сууц олгуулах, зээлийн үнд хамруулах, мөн 40-50 сэтгүүлчид гэр олгох гэдэг энэ бага ажил биш шүү дээ. Залуу сэтгүүлчдийн төлөөлөл нэгдсэн оролцохдоо өөрсдийн өмнө байг тулгамддаг асуудлыг хэлэхээр зорж байгаа гэлээ. Наад зах нь тодорхойгүй байдаг сэтгүүлчдийн тоо. Тэдний авч байгаа цалингийн хэмжээ хэтэрхий бага. Дээрээс нь ялгаатай байдлыг шүүмжлэн гэдгийг хэлж байна. Мөн ямар шалгуураар сэтгүүлчдийн сайн мөг шүүхэд байгааг тодорхой болгоно гэж байсан юм а. Шууд ариуна ласарнаар мэдээллээ.